Сайн байцгаана уу сонсогчдоо, Про подкаст 95 дахь дугаар эхэлж байна. Та бүхэндээ нийтлэг үлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар тодорхой жишээ, тоо баримт дээр тулгуурлан урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж байгаа илээ. Өнөөдөр бид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар Говьсөнбөр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нэргүүтэй ярилцах гэж байна. Ингээд нэгэн бодит тохиолдлыг сонсоод холбоотой хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хүргье. Өдөр саксны тэмцээн дээр байсан хүмүүс тэнд шүү дээ. Өө тийм биш дээ. Аль бүгдээрээ очив өө. Тэгээ. Тэр нэг хүүхд мөн үү? Харин мөн үү? Сайн харагдахгүй л байна. Өө нааштай уул задах гэдэг өө. Яасан бэ? Яах гээд байгаа юм? Чи өдөр надтай үзнэ гэд байсан уу? Одоо үзчихэж. Юу яриад байгаа юм? Яах гээд байгаа юм чи? Үзүүл та. Мач. Яа. Ой цагдаа ярьж чинь. Цухтаар өө. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Говьсөнбөр аймгийн прокурорын газраас бидэнтэй холбогдож подкастад оролцож байгаад баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр нэг ийм тохиолдол болжээ. Дээр хүл явдал болсны дараагаар бол хохирогч хүүхэд нүүрэндээ зохиолсны улмаас биетэн гэмтлийн зэрэг тогтоогдсон байна. Тэгэхээр дээрх тохиолдолд энэ хүүхдүүдийн хийсэн үйлс нь гэмт хэрэгт тооцогдох уу? Гэмт хэрэг мөн үү? Тэр талаар та бас мэдээлэл өгнө үү? За тухайн тохиолдлын хувьд бол гэмт хэрэг мөн үү? Эрэг үйл заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл насан туршаагүй этгээдийн бусдын санаатай зохиод зодсон гэмт учруулсан үйл байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тогтоогдсон учраас гэмт хэрэг тооцноо. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаарх эрүүгийн хуулийн зохицуулалт юу ямар байдаг вэ? Ямар шийтгэл ногдуулдаг вэ? Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь архиталт гэр бүлийн таагүй байдал хүмүүс хоорондоо ёс зүйн харилцаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад бусдыг зохих, өшөглөх, түлхэх гэх мэт нийтлэг үйлдэлээр нийтлэг байдлаар үүдэгддэг гэмт хэрэг байгаа. За хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь үйлцэн тохиолдолд 450 мянгаас 1,350,000 төгрөгөөр торгох, 240-с 700 орчим цаг нийт тустай ажил хийлгэх, 1-3 сарын хугацаагаар зорчих хэргийг хязгаарлах яар шийтгэл оногдуулдаг. Мөн тухайн гэмт хэргийг олон хүний биед гэмтэл учруулсан бага насны хүүхэд бүлэглэж их мэд байдлаар үйлцэн тохиолдол хууль заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлцэн тохиолдол яар шийтгэлийг хүндрүүлж оногдуулдаг. Тэгэхээр яг энэ дээрх тохиолдолд гэмт хэрэгт холбогдсон хүн бол насанд хүрээгүй боيو өсвөр насны хүүхэд байгаа шүү дээ. Тэгэхээр оногдуулах шийтгэл өөрчлөгдөх үү те өсвөр насны хүүхдэд тухайн шийтгэлийг ямар байдлаар оногдуулах юм болоо? Тийм ээ. Өсвөр насны хүүхэд учраас яар шийтгэлийн хувьд бол насан туршаагүй хүнээс өөр байгаа. За эрүүгийн хуульд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээх хүнсэж журмыг тусгайлан зохицуулсан. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн 18 наснд хүрээгүй байсан хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээх хүнсэж журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэн. За өсвөр насны хүнд хүлээх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгцийн онцлогийг харгалзсан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, за боловсрол эзэмших үйлцэн гэмт хэргийг хор овшгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин хүмүүсийн нөлөөсөө тусгаарлах, за шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорж өмөөжүүлэх чиглэсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийт тустай ажил хийлгэх, зорчих хэргийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар хууль зохицуулсан. За шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хараалзан, за ял оногдуулсан ял дээр нэмж эсвэл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албалгын арга хэмжээ хэрэгжилж болно. Тухайн тохиолдлын үед шүүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хойр үржигийн шин чанар, за эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бол харгалзаад ял оногдуулахыг тэсэж хүмүүжлийн чанартай албалгын арга хэмжээ авч хянан хүмүүж хугацаанд зан үйлээ заасах, хөдөлмөрлөх дадлал олгох, сургалтанд хамрах үүргийг хүлээлгэсэн. Тэгэхээр сая яг энэ подкастт гарч байгаа тохиолдолд бол ялыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ авсан байна. Хэдийгээр өөрийн биеэр 20 ангит ч юм уу те ямарваа нэгэн байдлаар ял идэлхгүй ч гэсэн тэнсэн харгалзах гэдэг нь насан туршдаа те ял идэлж байсан гэх түүхийг бий болгох юм болов уу? Энэ талаар бас та мэдээлэл өгөөч. За эрүүгийн хариуцлагын зорилго нь одоо гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийн сэргээх, хохирлыг нөхөн төлөвлөх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. За эрүүгийн хариуцлага нь хууль заасан
ял болоод албалгын арга хэмжээс бүрдэж байгаа. За тухайн тохиолын хувьд бол тэнцэж хүмүүлийн чанартай албалгын арга хэмжээ авсан яал гэж үзэхгүй. Гэмт хэрэг үйлдэл өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, охирлыг төлөвлөх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барил сургах. Гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа нэгэн төрлийн албадлагын юм аа. Говьсөнбөр аймагт ер нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг хэрэг гардаг вэ? Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхэд холбогдох тохиолдол их гардаг уу? 2022 оны 9 сарын байдлаар Говьсөнбөр аймагт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг бол 45 бүртгэгдэн шалгацсан. За энэ нийт гэмт хэрэгийн бол 40.3% эзэлж байгаа. За энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхэд холбогдсон тохиолдол 3 гарсан. Үүнээс нэг хэргийг шүүхөөр шилжүүлж 2 хэргийг эрүүгийн хариуцлах хуулийг насан туршийн үнслээр хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн. За эрүүгийн хариуцлах хуулийг насны хязгаар нь хүнд гэмт хэрэгт 14-наас хөнгөн гэмт хэрэгт 16 наснаас эрүүгийн хариуцлах хуулихээр зохицуулсан. Өсвөр насны хүүхдийг ер нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос хэрхэн яаж урьдчилан сэргийлэх боломжтой вэ? За насан туршийн хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд бол эцэг эхийн хараа хяналт чухал байгаас гадна бол боловсролын байгууллагын багш нарын зүгээс сурагчдын хүмүүжил төлөвшөд чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллахад үүрэг оролцоол маш хэрэгтэй. За Говьсөнбөр аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр бол Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сурагчид сургууль зохион байгуулах, за аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анх дугаар хуралдааныг зохион байгуулж хүүхдтэй тохирсон холбогдсон гэмтлийн талаар мэдээлэл хийх, холбогдох, гарын авлага, брошюр материалыг тараах зэрэг нэлээдгүй ажлыг зохион байгуулж ажилласан. Энэ төрлийн гэмт хэрэгт хүүхдийг холбогдохоос урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцооноос гадна эцэг эхчүүдийн үүрэг оролцоо бас чухал байдаг тийм үү? За тийм ээ, эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлэх тал дээр маш их анхаарах хэрэгтэй байна. Ажил амьдралын завгүй байдлаас болж хүүхдтэй анхаарал тавих, ярилцах байдлыг хоригдсон байдлаас болж хүүхэд гэмт хэрэг үйлдэх явдал гарч байна. Иймд бол эцэг эхчүүдээ хүүхдээ сонсъё, хүүхдтэйгээ ярилцах цаг гаргая гэж хэлмээр байна. За өнөөдрийн манай подкастад холбогдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За сонсогчдоо Про подкастын 95 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа холбоонд ирүүлээрэй.